One Piece-ийн эхний хэсгүүдийг хүмүүс заримдаа энгийн гэж боддог. Гэхдээ үүндээ хамгийн чухал суурь яг энд тавигддаг. Өнөөдрийн бичлэгээр бид Orange Town Arc-ийг зүгээр нэг үйл явдал биш, утга, сэтгэл хөдлөл, дөрүүдийн хөгжлийн өнцгөөс задлан ярив. Энэ бол Luffy анх удаа жинхэнэ муу санаатай, далайн дэрэмчинтэй толгосон түүх. Эхлэл. Далайн аялал үргэлжлэнэ. Luffy аль хэдийн далайд гарсан. Тэр ганцаараа биш болсон. Рорно Зоро анхны нөхөр. Гэхдээ тэдэнд том асуудал байна. Навигатор байхгүй. Далай дээр чиглэлгүй явна гэдэг бол зүгээр төөрөх биш. Үхэлтэй нүр тулахтай адил. Зоро ч үүнийг ойлгож байгаа. Гэхдээ Luffy тэр өдөө л инээж болондоо л идэг. Энэ нь Luffy-гийн нэг онцлог. Тэр айцыг тоодоггүй. Гэхдээ энэ нь тэнэгдэл биш. Энэ бол итгэл. Orange Town, айц дөрөн хот. Тэд нэгэн жижиг оролд хурж ирнэ. Orange Town. Анх харахад энгийн хот. Гэхдээ удалгүй нэг зүйл анзаарагдана. Хүмүүс алга. Дэлгүүрүүд хоосон. Бүх зүйл орхигдсон. Энэ бол Ghost Town. Яагаад ийм болсон юм бэ? Хариулт нь удахгүй гарч ирнэ. Buggy the Clown. Buggy инээдний ард нугдсан аим шиг. Buggy-г анхаарахтаа инээд хүрмээр тэр алайлагчийн хувцастай, том улаан хамартай, хачин инээдэг. Гэхдээ One Piece бидэнд нэг зүйлийг заадаг. Гадаад төрхөнд бүү хурд. Buggy бол харгас, шуналтай, хүмүүсийг айлгаж захирдаг. Тэр энэ хотыг бүрэн эзэлсэн. Хамгийн чухал нь тэр Devil Fruit идсэн. Бара номи бие хэсэг хэсгээс салгах чадвар. Энэ чадвар юу гэсэн үг вэ? Гарын тусдаа товтолж чадна. Толгой нисэж чадна. Биеийг нь тасалсан ч үхэхгүй. Өөрөөр хэлбэл энгийн аргаар дийлэх боломжгүй дайсан. Нами, хулгайч уу? Эсвэл баатар уу? Энэ үед Luffy нэгэн охиндоо тав. Нами. Анхны сэтгэл, хөөрхөн, ухаалаг, гэхдээ сэжигтэй. Удалгүй бид ойлгоно. Тэр бол хулгайч. Гэхдээ жирийн биш. Далайн дэрэмчдийг хулгайлдаг хулгайч. Яагаад тэр ийм болсон юм бэ? Энэ анх дээр бүрэн тайлбарлахдаггүйч нэг зүйл тодорхой. Тэр далайн дэрэмчдийг үз яддаг. Гэхдээ Iron-ын юу вэ? Тэр өөрөө тэдний дунд амьдарч байна. Намигийн төлөвлөгөө. Нами Buggy-гийн багт орсон мэт жүжиглэж байна. Түүний зорилго ертөнц сулгаалах. Тэр Luffy-г ашиглана. Buggy-д барьж өгөн гэж худлаа хэлнэ. Гэхдээ энэ бол зүгээр нэг зал. Энэ хэсэгтээ Нами ямар хүн бэ гэдгийг харагддаг. Хүнд ч итгэдэггүй. Зөвхөн өөрийгөө хамгаалдаг. Маш ухаалаг. Гэхдээ Luffy тэр Намид итгэсээр. Luffy Buggy-д баригдана. Түүнийг шууд цаазаар авах гэж орлоо. Их буугаар будах гэж байна. Энэ бол маш хүчтэйсэн. Яагаад гэвэл Luffy огт айхгүй. Тэр зүгээр л би далайн дээрвчтэй хаан болно гэж хэлдэг. Энэ бол хоосоо биш. Энэ бол амьдралын зорилго. Luffy яагаад өөр вэ? Яагаад бусдаас өөр юм бэ? Учир нь тэр айдсаас айдаггүй, үхлээс айдаггүй, харин мөрөөдлөөс л айдаг. Мөрөөдлөө биелэхгүй байхаас. Тултаа эхэлнэ. Зоро болон Нами нөхцөл байдлыг өөрчилж Luffy-г судална. Ингээд жинхэнэ тулаа эхэлнэ. Buggy бие салгаж товтлно. Алсаас цохилт өгнө. Энгийн хүнийг бодлуулна. Гэхдээ Luffy хурдан ойлгоно. Түүний хөл бол султал. Энэ бол чухал. One Piece дээр зөвхөн хүч биш, оюун ухаан ялтыг шийддэг. Luffy Buggy-гийн хэсгүүдийг барьж эхэлнэ. Гар тусгаарлана. Бие тараана. Buggy удирдлага алдна. Энэ бол анхны ухаалаг ялалт. Чоу сэтгэл хөдлөмт хөх. Энэ аркийн хамгийн underrated хэсэг Чоу нохой. Түүний эзэн нас барсан. Гэхдээ тэд дэлгүүрээ хамгаалсаар л байдаг. Buggy-ийн хүмүүс дэлгүүрийг устгана. Гэхдээ Чоу тэр зүтгэхгүй. Яагаад? Учир нь энэ бол түүний ертөнц. Luffy үүнийг хараад уралдаг.
маш их. Энэ мөчтөр Люфигийн философи гарч ирдэг. Хүн бүрт хамгаалах зүйл байдаг. Люфи юу н их инээдэг. Гэхдээ уурлах үедээ маш аюултай болдог. Чойн төлөө, хотын хүмүүсийн төлөө тэр багийг унгахаар шийднэ. Эцсийн тулаан эхэлнэ. Люфи бүх хүч ашиглана. Гомо на пистол, гомо на базука. Багийг эсэргүүцнэ. Гэхдээ тэр Люфигийн хүсэл зоригийг дийлэхгүй. Сүүлчийн цохилт. Багийн агаар дээр шидэгдэнэ. Багийн ялагдана. Хот чөлөөлөгдөнө. Хүмүүс буцаж ирнэ. Чов ганцаараа биш болно. Энэ бол жижиг боловч маш дулаан төгсгөл. Намигийн шийдвэр. Нами Люфиг харна. Тэр ойлгоно. Энэ залуу өөр. Тэр шуналгүй. Хүмүүсийг хамгаалдаг, найзтай орхидгүй. Ингээд Нами багтэлсэн. Энэхүү аркийн гүн утга Orange Town арк бидэнд юу заадаг вэ? Эрдэнэс гэдэг зөвхөн алт биш. Чов дэлгүүр, Люфид мөрөөдөл, Намид ирээдүйд мэдэгдэнэ. Эцсийн дүгнэлт энэ арк бол жижиг мэд. Гэхдээ One Piece-ийн зүрх эндээс эхэлдэг. Хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр Syrup Village аркийн тухай дэлгэрэнгүй тайлбарлана.